дүргийн өнөөдрөөс эхлэн хонгорцол багштайгаа хамтдаа 4 сарын 12-ны тоопик шалгалт болон 5 сарын тоопик шалгалтанд хамгийн их гарч ирдэг дүрмүүдийг багц дүрмийн хичээл болгон багштайгаа хамтдаа ойролцоо дүрмүүдийн хэрэглээ жишээг илүү ойлгон тоопик дээрээ өндөр оноо авахаар үнэгүй хичээлийг бүгдээрээ хамтдаа өнөөдрөөс эхлүүлцгээе. За өнөөдөр болохоор багш нь маш гоё дүрм авчирсан байгаа. Юу вэ гэхээр за бүгдээрээ нэг жишээ үлрээр бодоод үзье. Ямар нэгэн үйлдэлийн хэмжээг бүгдээрээ за нэр үг бол тоогоор илэрхийлдэг тий. Гэтэл зарим үйлдэлүүдийн хэм хэмжээ тоогоор илэрхийлж болохгүй нөхцөл байдал үүсдэг. За жишээлбэл хэр их өвдөж ийн гингууд би 10-аас 4 өвдөж ийн гэж бид нар ярьдгүү тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэм хэмжээ заавал хэрэгтэй болдог байна. За энэ дүрмийн манайх мэдэн тий. Чондор тэгэх хэмжээ гэсэн дүрм байна тий. 친구를 얼마 전에 만나는데 за найстайгаа саяхан уулзсан чинь 몰라볼 정도로 몰라 보다 чивлээ. 몰라 гэдэг нь 모르다 мэдхгүй, будаа нь харах тий. Мэдхгүй харна гэдэг нь танихгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр 몰라 볼 정도로 гэхээр танихгүй болох хэмжээд, танихгүй болтлоо. Яасан бэ? 살이 많이 빠져 있었다. Тэ айгүйх турцсан байсан. Тэгвэл бүгд юуны хэм хэмжээ зааж юм гэхээр турцсан байсан гэдгийг хэр хэмжээнд турсан юм. Бүгд яг урд нь илэрхийлж өгч тэ. Тэгвэл бүгд яг энэ дүрмийн ойролцоо ямар дүрмүүд вэ харъя. 만큼 тэ 몰라 볼 만큼 гэхээр бас танихгүй болох хэмжээнд, танихгүй болтлоо. За дараах нь 몰라 보게 муу адилхан танихгүй болтлоо гэсэн эдгээр ойролцоо дүрмүүд ямар ч байдлаар бүгдээрээ сольж ашиглах боломжтой топ тэрэлдэг дүрм байна. За тэгэхээр та бүхэн маань хичээлээ үзээ сэтгэл хэсэгт өнөөдрийнхөө үзсэн хичээлийг дүгнээд оруулаарай. Мина 씨가 넘어져서 움직이지 못할 정도로 많이 다쳤어요. За энийг та бүхэн маань үлдсэн хоёр дүрмийн аль нэгээр нь хувирган сэтгэл хэсэгт бичээрэй. Ингээд бүгдээрээ маргааш олцгаая.